Манайхны хийлж заншснаар Якуза буюу Япон шивээс нь хаанаас гаралтай, хизэнээс эхэлсэн, утга учир нь ямар байдаг гэдгийг өнөөдөр би тайлбарлаж өгнө. Нэршил нь бол Иризуми гэж нэрлэгддэг. Энэ шивээс маань Японд 1600-аас 1800 оны сүүл хүртэл одоо Идогийн 90 үе гихтэх тэр 90 үед ер нь бол үүссэн. Гарал үүслийнхэн тухайд гэх юм бол одоо та нар магадгүй кинон дээрээс үзчихсэн байх. Япон жүжиг байдаг шүү дээ. Япон жүжиг дээрх гардаг одоо тэр хэсгүүд болон жүжигчдийг одоо wood block print буюу одоогийнхоор бол баг постэр маягийн зураг Японд нэг хэсэг урлаг маягаар маш их хөгжиж гарч ирж түгээмэл болж исэн. Одоо энгийн арт иргэдэд донд. Тэрнээс ерөнхийдөө гарал үүсэлтэйгээр Япон шивээс Иризуми маань ер нь хөгжиж эхэлсэн. Бас нөгөө талаараа гэх юм бол Идогийн 90 үед шивээсээр гэмт хэрэгтнүүдийг тэмдэглэдэг байсан. Одоо жишээ нь хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг бол нүүр дух гих мэтчлэн зүгээр хулгай их ч юм уу энгийн одоо хөнгөн гэмт хэрэг үйлцсэн хүмүүсийг гарын тойруулж ч юм уу гарын дээр нь шуун дээр нь ч юм уу булчин дээр нь тэгж тэмдэглэж ерөөхдөө гэмт хэрэгтэн гэдгийг илэрхийлдэг байсан. Тэгээд тухайн үедээ яг хэн шивээс хийжсэн бэ гэхээр тэр wood block print-ийг хийдэг байсан хүмүүс маань өөрсдөө ерөөхдөө шивээсийн одоо Tibori гэдэг аргачлалаар хийдэг байсан. За тэгээд Irizumi гэдэг Tibori гэдэг аргачлал маань модны уртын модоор эсвэл тийм хөнгөн цагаан төмөр ч юм уу тиймнийхээ үзүүрт өөрийнхөө сонголтоор хэдэн ширхэг зүг юмэр байна. Тэрийг хийгээд ерөөхдөө ингэж хатгаж жоохон ухах маягтай тиймэрхүү аргачлалаар хийдэг байсан. Тухайн үед бол ерөнхийдөө хүмүүс өөрсдийн нийгмийн байр суурийг илэрхийлэх тийм хандлагатай байсан. Гэмт хэрэгтнүүдийг бол тэгэж хоёр зураас ч юм уу эсвэл ухан дээр нь нүүрэн дээр нь ханц шивэх маягаар шийдэгдэг байсан болвол бусад энгийн арт иргэд эсвэл гар урлаач дархтууд бол ерөнхийдөө биеэрээ яг битүү Иризуми хийлгэж одоо өөрсдийнхөө дуртай зүйл ч юм уу эсвэл хамгаалалт ч юм уу тиймэрхүү байдлаар өөрсдөө илэрхийлдэг байсан. Одоо wood block print-ийг хийдэг хүмүүсийг бол хориши гэж нэрлэдэг байсан. Одоо тэр хүмүүс өөрсдийн хэв маягаар одоо тэр постэр зурагнуудаас санаа авч ерөнхийдөө яг Япон шивээсний стилийг анх гаргаж ирж исэн. Тэгээд 1800 оны сүүлээр Мэйжигийн 90 үе эхлэхэд ерөнхийдөө Японд барууны соёл маш хүчтэйгээр орж ирсэн болохоор одоо шивээс хийлгэхийг соёлгүй үйлдэл гэж үзэж ерөнхийдөө бол хуулиараа хоригдсан байна. Хуулиараа хоригдсан ч гэсэн одоо манай монголчууд Якуза шивээс гэж ярьдаг шүү дээ. Тэр нь бол зүгээр хоосон яриа биш. Якуза нар тухайн үед одоо энэ урлагийг авч явж үлдсэн хүмүүс нь гэж хэлэхэд ер нь бол буруудахгүй. Якуза нар яагаад шивээс хийлгдэг байсан бэ гэхээр өөрсдийгөө илэрхийлэх, өөрсдийн одоо бүлгэм доторх өөрийн байр суурийг илэрхийлэх. Тэгээд хоёрдугаар гэх юм бол төсвөр төвчээрээ шалгуулах одоо тиймэрхүү байдлаар Иризумиг өөрсдийн биеийн дээр ер нь бол хийлгдэг болсон. Одоо ч гэсэн ер нь Якуза нартай Иризуми шивээс маань яг гүн холбоотой байдаг. Бүлэглэл дотроо өөрийн байр суурийг илэрхийлэх, өөрийнхөө төсвөр төвчээрийг шалгуулах, эсвэл харсан үдсэн туулсан амьдралынхаа түүхээс одоо тэгж өөрийнхөө биеийн дээр уралдаг байсан. За тэгээд Якуза бүлэглэлийнхэн одоо тухайн үед хориотой байсан Иризумиг өөрсдийнхөө бие дээр ингэж шивүүлж, хийлгэж одоо тэгж үлдээжсэн. Ерөнхийдөө одоогийн Японы Иризуми шивээсний урлаг дэлхийн нийтэд тархахад ер нь бол маш том нөлөөг үзүүлдэг. Яг тэгвэл тухайн үед хуулиар хоригдсан байсан хинч хийлгэхийг болон хийхийг хуулиараа зөвшөөрдөг байсан. Тэр үед Якуза нар нууцаар өөрсдийн биеийн дээр хийлгдэг. Бас шивээсээ Иризумига бас олон нийтээс нуудаг тиймэрхүү үе байсан. Тэгээд ерөнхийдөө яаж Япон шивээс яг ингээд дэлхийд даяараа тархаад одоо маш юм алдартай шивээсний төрөл болсон бэ гэхээр 19-с 20 дугаар зуунд Япон хилээ нээж худалдаа наймаа хийж эхэлснээр одоо ерөнхийдөө гадаадын далаачд, худалдаачд, наймаачд Японд их хэмжээгээр очиж одоо Япон шивээсний соёл одоо юу гэмдэ уусаж гэх юм уу өөрсдийн биеийн дээр хийлгэж тэгж явсаар хагаад ерөнхийдөө 2000-ад оны үед Япон шивээсний урлаг Иризуми маань яг дэлхийд алдартай маш том урлаг болтлоо хөгжиж чадсан байдаг. Тэгээд одоо болтол ерөнхийдөө хүмүүсийн маш их сонирхдаг одоо манай монголчуудын маш их сонирхдаг юм бол Японд шивээс хууль бус хэвээрээ байгаа юу? Шивээстэй бол Японд гудамжаар зүгээр явж болох уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуултууд амар их байдаг. За тэгээд тэрэнд гэх юм бол 1948 онд одоо нэг Америк барууны соёл хүчтэйгээр орж ирж байсан гэдгийгсэн шүү дээ. Одоо тэр нь бол 1948 онд одоо шивээсийг хоригдсан тийм хууль нь ерөөхдөө бол хүчингүй болсон. Тэгсэн ч гэсэн Япон маань яг шивээсний хуулийн дээр маш чанга байдаг болохоор зөвхөн эмчийн зэрэгтэй хүмүүс одоо шивээс хийх хэрэгтэй гэж тийм хууль
хууль байдаг байсан. За тэгээд тэр нь ингэж үргэлжилж явсараа сая нэг 4-5 жилийн өмнө гэх юм уу 2020 онд яг хуулиндаа яг зөвшөөрсөн шивэсийг олон нийт зөвшөөрөөд заавал эмчийн зэрэгтэй байж иж одоо шивэсийг шаардлагагүй. Одоо энгийн зүгээр шивэсний сургуультанд суугаад ч юм уу apprentice болоод дагалдан хийгээд шивэсээ сураад хийгээд тэгж явж болдог болсон. Тэгсэн хэдий ч одоо болтол ерөнхийдөө Японд одоо зарим олон нийтийн газруудад ил гарсан шивэстэй хүмүүсийг орохыг хориглох эсвэл биеийн дээр шивэстэй бол орохыг хориглосон газрууд байдаг. Халуун усны газар, фитнес, одоо халуун аршаан гэх мэт газруудад ерөнхийдөө бол шивэстэй хүмүүсийг орохыг хориглосон байдаг. Энэ нь яагаад тэгж байгаа вэ гэхээр одоо нэг амд амтсан яриа нь одоо хүртэл ерөнхийдөө хөшин настай хүмүүс донд ч юм уу ерөнхийдөө байсаар байдаг. Гэмт хэрэгтнүүд шивэстэй байдаг гэдэг амд амтсан яриа одоо болтол ер нь бол байгаа. Гэхдээ залуучууд нь ерөнхийдөө өөрсдөө шивэс хийлэгдэг болсон. Тийм болохоор одоо том хотуудад бол ил гарсан шивэстэй биеэрээ дүүрэн шивэстэй байхад одоо гудамжаар алхахад ямар ч асуудал ерөнхийдөө бол үүсэхгүй зүгээр. За тэгэд яг Япон шивэс маань яг ингээд дэлхийд маш эрчтэйгээр хүчтэйгээр ингэж тархаж одоо алдартай болоход хуучин одоо түрүүний ярьсан Тибори гэдэг аргаар хийдэг хүмүүс нь маш цөөхөн байдаг. Хироши Тибори мастер гэж явдаг хүмүүс нь маш цөөхөн байдаг. Одоо ютубер ороод үзэх юм бол одоо тийм хөгшин алдартай Тибори мастер Хироши 3 дахь үеийн Хироши гэж яригддаг юм хүн байдаг. Тэгээд энэ техникээр Тибори техникээр хийлгэх одоо зүгээр энгийн шивэсний машинаар хийх 2 мэдрэмж нь бол ерөнхийдөө бол маш өөр өвдөлтөөс эхлүүлээд одоо жишээ нь хүмүүс ерөнхийдөө харахад бол яг Тибори аргаар хийдэг аргачлал нь илүү өвдөлт их байдаг юм шиг харагддаг боловч яг үнэндээ Тибори аргаар хийх нь ерөнхийдөө өвдөлт арай бага байдаг. Одоо тэгээ дээрэс нь арьсан доор одоо будг нь сууж өгөх тэр үйл явц, эдгэрэх үйл явц нь зүгээр энгийн шивэсний машинаар хийлгэхээс ерөнхийдөө бол арай өөр байдаг. Одоо арай хурдан эдэгдэг. Тэгээд одоо шивэс насчих тусам одоо өнгөн нь яг тод гоё тийм хэвээрээ байж өгдөг. Тэгээд Япон шивэсний Иризумигийн яг ялгарх онцлог зүйл гэх юм бол маш олон төрлийн тийм гоё тод өнгө агуулсан. Тэгээд дээрэс нь яг бүтэн биеэр одоо яг бүтэн биеийг ингэж ороож шивгдэхээр ерөөхдөө бол маш алдартай. За тэгээд одоо яг Монгол түгээмэл байдаг гэх юм бол хикая гэдэг нь одоо ингээд нэг цээж тэгээд ингээд тохооны дээдл хүртэл ордог ч юм уу. Эсвэл синака бүтэн нуруу яг дан бүтэн нуруу ингэж ордог ч юм уу. Тиймэрхүү одоо төрлүүд нь арай түгээмэл дэлгэрсэн байдаг. Ерөнхийдөө бол Монголд яг түгээмэл хийгддэг Иризумигийн зарим утга учируудыг тайлбарлаж өгье. За бар бол гэх юм бол ерөнхийдөө хүч чадал, төсвөр төвчээр тэгээд ерөнхийдөө хамгаалт маягаар хийлэгдэг. Хүмүүс ерөнхийдөө бол бас могоо маш ихээр хийлэгдэг. Могооны одоо илэрхийлдэг зүйл нь гэх юм бол өөрийгөө шинжлэх, дахин төрөх одоо могоо арьсаа нэг жилдээ нэг гуужуулж хайдаг. Тэр нь бол ерөнхийдөө дахин төрөх, өөрийгөө шинжлэх, шинийг илэрхийлэх гэсэн тиймэрхүү утга агуулдаг. За мэдээж лууны шивэс бол ерөнхийдөө сүүлийн үед маш түгээмэл болж байгаа. За тэгээд луу ерөнхийдөө яг юу илэрхийлдэг вэ гэхээр хүч чадал, ухаан, тэгээд эд баялагийг ерөнхийдөө их бэлэгддэг. Ерөнхийдөө Япон шивэсэнд орохдоо бүтэн нуруу дүүргэлт ч юм уу эсвэл яг бүтэн гараа ороож хийсэн тиймэрхүү дизайнууд ерөнхийдөө илбэг байдаг. Бас мэдээж кой загас ерөнхийдөө бол Монголд нэлээд дэмжлэг унгаас амар түгээмэл болж эхэлсэн. Кой загас нь яг юу илэрхийлдэг вэ гэхээр өөрөө нэг урсгал сүрж сэлдэг загас. Тэгээд тэр домог нь болохоор ерөнхийдөө урсгал сүрж сэлсээр байгаад хүрхрээрөө сэлдэг. Тэгээд хүрхрээнийхээ оргилд хүрхээрээ луу олж хувраад тэгээд за энэ яг юуг илэрхийлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө урсгалын дагуу биш урсгал сүрж амьдрах яг тууштай зүтгэх тиймэрхүү зүйлсийг илэрхийлдэг. Та нар хэрвээ анзаардаг бол яг зарим яг бүтэн Иризумитэй хүмүүсийн одоо нуруу ч юм уу гар улан дээрээ байдаг кой загас луу хоёр нь бол тиймэрхүү холбоотой байдаг. Дээшээгээ сэлж яваад луу болоод тэнгуүтэ буцаад ингээ кой загас болоо бууж байгаа тиймэрхүү дизайн ерөнхийдөө хэлбэг байдаг. Одоо луу ч юм уу, могоо ч юм уу, бар ч юм уу тиймэрхүү шивэс хийлгэсний ард одоо background маягаар пионы цэцэг
эсвэл cherry blossom тэгээд бас салхи давалгаа гэх мэтийн ерөнхий бэкграундыг оруулж өгдөг. Тэр салхины оруулга, уусгалт нь ямарваа нэгэн тийм өөрчлөлтийг илэрхийлж яадаг. Бас нэг түгээмлэдэг Япон шивэсний дизайн гэх юм бол хүмүүс ханя маск хийлэгдэг. Тэгээд ханя маск нь яг юу илэрхийлдэг вэ гэхлээр ерөнхийдөө хүний зан чанар, сэтгэл хөдлөлийн яг тийм муу муухай талуудыг илэрхийлдэг. Уур хилэн, атаархал тиймэрхүү зүйлсийг ерөнхийдөө бол илэрхийлдэг. За Япон шивэсний хувьд гэх юм бол ерөнхий иймэрхүү. Би яриад ах юм бол яриад байна. Маш урт олон зуун жилийн түүхтэй тийм баялаг шивэсний төрөл байгаа. За тэгээд өөртөө яг Япон шивэс сонгож хийлгэхээс өмнө бас утга учирыг судлах, бас хаана ямар хүн дээр хийлгэх гэдгээ сайн судлаарай. Ерөнхийдөө одоо ингээд YouTube дээр орох бичлэгнүүд маань дандаа яг Монгол түгээмэл ч юм уу яг дэлхийд алдартай ийм шивэсний төрлүүдийг тайлбарлаад хаанаас гаралтай, хэдэн онд үүсчихсэн, зарим шивэсний утга учирууд нь ямар байдаг, тиймэрхүү зүйлсийг ингээд тайлбарлаад явна. Тэгэхээр ерөнхийдөө надтай хамт байгаарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.